талаас нь харж тооцохыг шаардна. Системийг бүр өөрийн гэсэн онцлогтой удирдлагад, өөрийн гэсэн реакцтай, програмаас хэлбэлцэх өөрийн гэсэн хэлбэртэй нөхцөл байдлын өөрчлөлтөнд өөрийн гэсэн арга дүр төрхтэй байдгаа гэнэ. Одоо систем бүр нь өөрийн гэсэн онцлогтой байх нь шүү дээ, тийм үү? Үйлдвэрлэлийн объектууд харилцан холбоо хамаарал бүхий дэд системүүдээс бүрдсэн нэгдмэл нэг том систем болгож судалнаа. Системийн элементүүдэд нөлөө үзүүлэх гадны элементүүдээр тодорхойлогдсон гадаад орчинтой системийг нэгтгэн ойлгоно. Системийн мөн чанарыг илэрхийлэхэд янз бүрийн хэрэгслийг ашигладаг. Үүнд графикийн, математикийн, матрицын, шийдвэрийн модны арга хэрэгслүүд орно гэнэ. Эдгээр нь тус бүрдээ системийн мөн чанарыг бүрэн нээдэггүй. Орчин үед системийн хандлагад компьютерийн техникийг ашигласнаар үйлдвэрийн удирдлагын бүтэц арга улам боловсронгуй болсоор байна. Удирдлагын системийн хандлага нь удирдлагын ямар нэгэн жор эсвэл удирдлагын шийдвэр гаргах процесс гэж үздэг. Шийдвэр гаргалт нь хувилбаруудын эдийн засгийн шинжилгээнд үндэслэнэ гэнэ. За тэгээ орчин үеийн үйлдвэрийн удирдлагад гарч байгаа өөрчлөлт гэдэг. Одоо процессын цаг үеийн удирдлагаас стратегийн голч удирдлагад шилжих. Одоо цаг үеийн гэдэг одоо ер нь юуны төлөлтийг ер нь 3 янзд хийдэг байхгүй юу? Одоо 3 хуваадаг л да. Стратегийн тэгээд тактикийн цаг үеийн гэж. Цаг үеийн гэдэг нь болохоор одоо нэгээс 1 жил бичээд 0-оос одоо 1 жилийн хооронд хугацааг юу нь болохоор тактикийн гэдэг нь болохоор 1-ээс 5 стратеги гэдэг нь 5-аас одоо дээш жилийн хугацаанд хийдэг. Тэгэхээр одоо энэ нэг жилд процессын цаг үеийн удирдлагаас стратегийн голч удирдлагад шилжих гэж байна. Одоо тийм төлөвлөгөөгөө тийм одоо бага хугацаанд зохиоцсон удирдлагаас одоо хол тийм одоо холч одоо стратегийн одоо төлөвлөгөө одоо нэг хэтийн төлөвлөгөө зохиосон удирдлага шилжиж ажил ер нь ажиллах болсон байна л да. Үйлдвэрийн удирдлагууд тэгээд дэд систем тус бүрийн удирдлагаас нэгдсэн системийн удирдлага шилжилт гэж байна. Одоо тусдаа одоо тийм дэд систем гэдэг одоо байгаа шүү дээ. Одоо ямар нэгэн одоо шат болгондоо одоо тийм системтэй одоо өөрийн гэсэн тийм удирдлагын тийм юугаа болоод одоо нэгдсэн нэг систем одоо нэгдсэн нэг удирдлаганд орж ийн гэсэн үг л дээ. За тэгээ шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх компани ер нь тийм олон томорхон цаашаа гэхдээ ер нь тийм олон тийм дэд систем одоо удирдлагатай байж байгаа тийм жижигхэн тэрийг л одоо тийм нэг системд шилжүүлж байгаа байхгүй юу? Одоо нэгдсэн нэг систем. Тийм одоо ер нь тийм зөв. Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх процессыг эзлэхэд үйл ажиллагааны уян хатан байдлын дээшлэлт гэж байна. Одоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх процессыг эзлэхэд одоо ямар нэгэн шинэ бүтээгдэхүүнийг эзлэхэд нөгөө уян хатан байдлын дээшлэлт гэж байна. Сая нөгөө уян хатан байдал гэдээ би бол тайлбарлаа явуулсан байгаа те. За бадгалаа би хичээлээ явуулчих за одоо. Авцсан уу? За. Тэгээ шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх процессыг эзлэхэд үйл ажиллагааны уян хатан байдлын дээшлэлт гэж байна. Одоо ямар нэгэн шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх одоо үйл ажиллагааг эзлэхэд үйл ажиллагааны уян хатан байдлын дээшлэлт энэ үйл ажиллагааны уян хатан байдлыг сая би тайлбарласан байгаа те хэдгээр лекцэн дээр байгаа слайд нэрлээ. Энэ уян хатан үйлдвэрлэлийн систем гэдэг. Тийм. Үйлдвэрлэлийн системийн тоног төхөөрөмжүүдийн одоо янз бүрийн хувилбарт зохицон ажиллах боломжтой гэдэг. Гэдэгтэй адилхан одоо шинэ юуг ажиллахад одоо шинэ үйлдвэрлэл явуулж ихийг тэрийг хэдэн талаас нь одоо нэг ашиглах одоо үйлдвэрлэж үүсгэх тэгээд нөгөө нэг юуг дээшлүүлэх одоо уян хатан байдлын дээшлэл гэж юм л да. Ер нь хэдэн талаас нь ашиглах гэдэг талаас нь одоо гэж тайлбарлана л да. Тэгээ элемент бүрийн үр дүнгийн тооцоог бүх хүчин зүйлсийн үр дүнгийн нэгтгсэн тооцоог хийхэд шилжүүлэх. Одоо элемент бүрийн үр дүнгийн тооцоо гэдэг одоо тусгаар элементүүдгээ сая яриадсэн шүү дээ. Одоо нэг тусдаа одоо ашигт малтмал одоо нэг бүтээгдэхүүн дээр ярихад одоо нэг түүхийд тийм үү? Түүхийдийн үр дүнгийн тооцоог
одоо бүх хүчин зүйлсийн үр дүнгийн нэгтгсэн тооцоог хийхэд шилжүүлэх одоо тусд нь одоо үр дүнгийн тооцоо хийдсэн бол энийг нэгтгэж тооцдог болсон байна. Одоо жишээ аваад ярихад нэг одоо талхны цех мектер жишээ аваад яриа л та хэдүүлээ. Одоо талхны цехийн чинь одоо элементүүд гэдэг чинь юу ах вэ? Талханд ордог гурил байна, давс байна, тэгээд тос байна, өөр одоо юу байдیں۔ Тиймэрхүү юмнуудыг одоо тусд нь тооцож ингэж гаргадаг байсан бол нийлүүлээд эцсийн бүтээгдэхүүн талах гэдэг утгаар нь тийм тооцож гаргадаг болсон байна гэсэн. Одоо тооцож гаргадаг одоо болоход одоо шилжсэн гэсэн үг л дээ. Тэгээд явцын хяналтанд тооцсон бодох техник хэрэгсэл эдийн засаг математик аргуудыг хэрэглэх болсон зэрэгээр тайлбарлагдана гэнэ. Одоо техник явцын хяналтанд тооцсон бодох одоо явцын хяналт одоо үйл ажиллагааны дунд нь одоо байнгын хяналттай тэгээ эдийн засаг математик аргуудыг хэрэглэх болсон. Одоо энийг тооцохын тулд одоо хяналтанд одоо нөгөө үйл ажиллагааны нөгөө эцсийн үр дүнг тооцохын тулд дунд нь тооцож явж байгаад энэ тооцгаараа эдийн засаг математик аргуудыг математик аргуудад одоо хэрэглэн одоо тооцоолдог болсон гэсэн. Тэгээд зорилгоос үйлдвэрийн газрын бүтэц тодорхойлогдно гэнэ. Зорилгоос одоо энэ бол ойлгомжтой тийм үү? Үйлдвэрийн газрын бүтэц тодорхойлогдно гэж юм. Тэгээд үйлдвэрийн системийн төсөл ба үйл ажиллагаа гэдэг. Үйлдвэрлэлийг өдөрдох зохион байгуулах ажил системийн төсөлд тусгагдана. Системийн төсөл нь одоо системийн хүрээнд элементүүдийн харилцан холбооны шинж чанарыг тодорхойлно. Зорилгод хүрэхэд чиглэгдсэн системийн элементүүдийн хөгжихөд тохирсон нөхцөлийг бий болгох. Эдгээр зөвшлийг хангах механизмыг бий болгох. Удирдлагын нэгжүүдийг бий болгох, удирдлагын аргуудыг боловсруулах гэж байна. Тэгээд үйлдвэрийн системийн төсөл хэтийн төлөв хандлага тодорхойлох, үйлдвэрлэх бүтээгдэхүүн үйлчилгээний сонголт хийх, үйлдвэрлэлийн хүчин чадал, байршлыг төлөвлөх, технологи, тоног төхөөрөмжийн сонголт хийх, дотоод нэгж хэсгийг зохион байгуулах, нэгдсэн төлөвлөлт, нөөцийн удирдлага, ажлын хуваарлалт, ажлын байрны зохион байгуулалт, хөдөлмөрийн стандартчлал, бүтээгдэхүүний чанарын удирдлага, төслийн удирдлага болон процессын хяналт зэрэг асуудлууд хамаарна гэж байна. Тэгээд одоо үйлдвэрлэлийн системийн төсөл үйл ажиллагаанд одоо иймэрхүү зүйлүүд хамаарах нь л та. Тэгээд утгад хүрэхэд чиглэгдсэн системийн элементүүдийг хөгжихөд тохирсон нөхцөлийг бий болгох. Тэгээд эдгээрийн зөвшлийг хангах механизм гэдэг чинь бас тийм одоо ер нь тийм үйл ажиллагаа гэдэг үгтэй ер нь бол адилхан шүү дээ. Үйл ажиллагаа одоо зөвшлийг хангах одоо үйл ажиллагааг бий болгох гэж юм л та. Тэгээд удирдлагын нэгжүүдийг бий болгох, удирдлагын аргуудыг боловсруулах гэж байна. Одоо удирдлагын нэгж одоо бас нэг цех мехэр жишээ аваад үзэхэд цехын дарга юм уу тийм үү? Одоо захирагдах, бусдыгаа захирах тийм хүмүүсийг бий болгох. Тэгээ удирдлагын аргуудыг боловсруулах гэж байна. Доод ажилтнуудаа одоо яаж ажиллуулах уу? Одоо яаж эднарыг өдөрдөн юм хийх үү гэдэг тиймэрхүү аргуудыг боловсруулах гэн. Тэгээд үйлдвэрлэлийн системийн төсөлд хэтийн төлөв хандлага тодорхойлох. Тэгээ үйлдвэрлэх бүтээгдэхүүний үйлчилгээний сонголт хийх. Жин одоо сонголт хийх гэн. Жишээ нь одоо үйлдвэрлэлийн системийн төсөвт хэтийн төлөв хандлага тодорхойлох гэж чи одоо бид нар хэтийн төлөв хандлага гэж чи нөгөө нэг юу нь шүү дээ. Стратегийн төлөвлөгөө гэсэн үг л дээ. Тэгээд одоо хэтийн төлөв чи ирээдүйн олон жилд одоо болох одоо төлөв хандлага одоо хэтийн төлөвлөгөөс одоо 10 жилийн дараа юу хийх үү, юу хийсээр байх уу гэдгийг тодорхойлох гэж байна л да. Тэгээд үйлдвэрлэх бүтээгдэхүүн үйлчилгээний сонголт хийх гэж байна. Одоо ямар одоо чиглэлээр үйлдвэрлэлээ явуулах уу? Одоо аль чиглэлийг сонгож ажиллах уу гэдгийг сонголт юм. Тэгээд үйлдвэрлэлийн хүчин чадлаа тодорхойлох, байршлыг төлөвлөх гэж байна. Хүчин чадал гэдэг нь бол тодорхой тий. Одоо энэ бүтээгдэхүүнийг хэр хүчин чадалтай гаргах уу гэдгийг одоо тодорхойлно гэсэн үг шүү дээ. Тэгээд байршлыг төлөвлөх, байршил бол хамгийн гол зүйлүүдийн нэг л дээ. Тэгээд одоо зах зээлтэйгээ ойрхон, одоо тийм нөөцтэйгээ ойрхон байгуул тийм байршлыг төлөвлөх гэдэг нь бол ойлгомжтой. Тэгээд технологи, тоног төхөөрөмжийн сонголт хийх, дотоод нэгж хэсгийг зохион байгуулах гэж байна. Одоо ямар технологи үйлдвэрлэлийн систем гэдэг чинь ерөнхийдөө бүх юм нь ороо явчихж байгаа.
Тэ одоо хитийн төлөв мөл энэс бол тусдаа яригдэн тэ. За тэгэн. За тэгээд тоног төхөөрөмжийн сонголт хийх дотоод нэгж хэсгийг зохион байгуулах гэж байна. Энэ бол ойлгомжтой тийм үү? Одоо дотоод байгууллага дотроо одоо ямар нэгж хэсгийг зохион байгуулах уу? Одоо аль хаана ямар өдөртөгтэй юу байгуулах уу? Аль чиглэлийн одоо цех юу байгуулах уу гэдэг одоо цех тасаг байгуулах гэх тийм үү? Одоо тэрийг байгуулах. Тэгээд нэгдсэн төлөвлөлт гэж байна. Бүх юм одоо нэг төлөвлөгөөнд ор нэгдсэн явах ёстой. Тэгээд нөөцийн өдөртлөг гэж байна. Одоо өдөртлөгийн нөөцлөг гэж тайлбарласан л да одоо. Тэгээ ажлын хуваарлт гэж байна. Одоо ямар мэрэгжлийн ямар ажил дээр ямар одоо үүрэг гүйцэтгэх одоо ажлын чиг хандл ямар ажлыг гүйцэтгэх үү гэж байна. Ажлын байрны зохион байгуулалт гин. Ажлын байран дээр яаж зохион байгуулж хэдэн ээлжээр яаж ажиллах вэ гэдгийг бас төлөвлөнө гэсэн үг л дээ. Одоо төсөлдөө хамтрах яг хөдөлмөрийн стандартчил бүтээгдэхүүний чанарын өдөртлөг гэж байна. Одоо хөдөлмөрийн стандарт гэдгийг бол мэдж байгаа тийм үү? Одоо ямар нэгэн хөдөлмөрт одоо заасан хэм хэмжээ штэ. Одоо эргономикийн одоо асуудал тий хэм хэмжээ тий ажлын байр бүтээгдэхүүний чанарын өдөртлөг одоо бүтээгдэхүүний чанарын одоо чанартай стандарт хангасан бүтээгдэхүүн гэдэг юм тийм үү? Тэгээд төслийн өдөртлөг болон процессын хяналт зэрэг асуудлууд хамарна гэнэ. Одоо процессын хяналт гэдэг нь үйл ажиллагааны хяналт шүү дээ. Тэгээд одоо бас тийм төсөлд явж байгаа болон одоо төслийн өдөртлөг болон гэж нь одоо төслийг өдөртөх тийм үү. Тэгээ бол тэр нь одоо үйл ажиллагаагаа бас давхар хянаад явах одоо үйл ажиллагааны хяналтыг хийн гэсэн үг л дээ давхар. Ер нь байж болно тийм. Ер нь мөн л дээ ер нь зааварчилгаа одоо дээрээс өгсөн одоо ажил үүрэг тийм үү. Энийг одоо хангах механизм одоо тий. Тэгээ ингэж тий. Үйлдвэрлэлийн системийг төсөлөх нь дараах үе шатуудаас бүрднэ гэнэ. За та тэгээд уншаа явж байгаарай. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн процессын төсөл зохиох, үйлдвэрлэлийн хүчин чадлыг төсөллөх, хөдөлмөрийн стандартчил ба ажлын төсөл гэж байна. За энэ нь юу гэсэн үг болохоор эхний үе шатнд гэдэг нь одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн процессын төсөл зохиох үе шатнд нь шалгуур үзүүлэлтүүд нь тодорхойлогдсон оновчтой хувилбараас сонгогдно гэж байна. Түүний зорилго нь нэгж бүтээгдэхүүнийг хамгийн бага зардалтаар үйлдвэрлэх. Энэ нь үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүний зардлын хэмнэлт хэрэгжилж байгаа тоног төхөөрөмжийн бүтээл зэрэгээс хамаарна. Үйлдвэрлэлийн процессын төсөл нь бүтээгдэхүүний ажил үйлчилгээний төслийг дуусгасны дараа төслийг дараах шалгуугаар үнэлэх болно гэж байна. За энэ ч яг. За тэгээд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн процессын төсөл зохиох гэдэг бол ойлгомжтой юу? Одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн процессын төсөл зохиох. Тийм бүтээгдэхүүний одоо үйлдвэрлэлээ одоо үйл ажиллагааг яаж явуулах вэ гэсэн төсөл зохионо гэж байна шүү дээ. Эхний одоо төсөлөх системийн төсөлөх үе шат нь. Тийм дараа нь болохоор үйлдвэрлэлийн хүчин чадлыг төсөллөх гэж байна. Энэ нь болохоор одоо ямар хэмжээтэй бүтээгдэхүүнийг одоо гаргах уу жилдтэй бага уу их үү одоо зах зээлд тааруулж гаргах зах зээлд тааруулж үйлдвэрлэлийн хүчин чадлыг бол сонгоно шүү дээ. Тэгээ хөдөлмөрийн стандартчлал ажлын төсөл гэж байна. Одоо хөдөлмөрийн стандарт одоо энэ хүн энэ ажлын мессен дээр яг ямар ажлыг яаж гүйцэтгэх үү гэдгийг одоо тийм ажлын төсөл зохионо гэнэ. Үйлдвэрлэлийн процессын төсөл нь бүтээгдэхүүн ажил үйлчилгээний төслийг дуусгасны дараа төслийг дараах шалгуураар үнэлэх болно гэнэ. Одоо үйлдвэрлэлийн процессын төсөл үйл ажиллагааны төсөл нь одоо бүтээгдэхүүн ажил үйлчилгээний төслийг дуусгасны дараа гэж байна. Одоо төслийн үйл явц дуусны дараа одоо нэг бас үнэлдэг байх нь байна л да. Одоо төсөл хэр амжилттай одоо явж дуусав тий. Эдийн одоо тэгээд шалгуурууд нь энэ байна л да одоо.